Өнөөдөр төрийн ордонд Монгол Улсын ерөнхийлөгчийн доор эрүүл шүүдийн эрүүл ирээдүйн нүүр ам судлалын үндэсний 2-р зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн нүүр ам судлалын эмч мэргэжилтнүүд оролцож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистик үзүүлэлтээр дэлхийн нийтэд бага болон дунд орлоготой орнуудын өсвөр насны 5-аас 10% нь шүдээ ховор угаадаг эсвэл огт угаадаггүй гэсэн судалгааны дүн гарчээ. Монгол улсад нийт суралцагчдын 6.5% нь сүүлийн 1 сарын хугацаанд шүдээ огт угаагаагүй буюу өдөрт 1-100 удаа угаасан гэж гарсан байна. Өнгөрсөн хугацаанд амны өндийн төсөл хөтөлбөрүүд 1999 оноос хойш хийж хэрэгжүүлсэн байна. Тэгсэн боловч өнөөдрийн байдлаар хүн амын дунд байгаа шүдний өвчлөл тэр үеийнхээс буураагүй харьцаж нэмэгдсэн үзүүлэлтүүд байна. Тэгэхээр бид нар бодлогын томоохон өөрчлөлт шинжилгээх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Тийм учраас энэ шүдний өвчлөлөөс бид нар хэрхэн яг сэргийлэх вэ? Эрүүл мэндийн боловсролыг яаж ихийн хэвлээд байгаас ахуулаад жирэмсний хяналтаас ахуулаад яаж олгох вэ? Цэцэрлэг суурилсан эрт илрүүлгийн оновчтой тогтолцоог яаж бий болгох вэ? Сургууль суурьсныг хэрхэн яаж бий болгох вэ гэд сургуулийнхаа тогтолцооноос буюу 1-р ангийн 6 наснуудаасаа эхэлж бид нар нүд шүд амны өндийн нүд шүд зүрхний үзлэгийг бид нар хийж эхлүүлсэн. За энэ дотроо бид нар шүдний үзлэг буюу амны өндийн үзлэг маань 80 гаруй 90% хувьтай явагдаж байна. Тодорхой хэмжээний үр дүн өгөөгүй хүүхдийн нүур амны болон шүдний өвчлөл цоорлын хэмжээ өдөр ирэх тусам жил ирэх тусам өссөөр байгаа юм хувьд харагдаж байна л да. Тэгэхээр энэ дээр яг засгийн газрын зүгээс ч тэр ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс ч тэр яг ямар бодлого хэрэгжүүлэх зүйтэй вэ гэдэг тал дээр нэлээд олон судалгаануудыг хийгдэж үзсэн. Тэгэхээр одоо яг түрүүн хэлсэнчлэн энэ заалан цугласан дээрэс нь Монгол үйл ажиллагаа явуулж байгаа шүдний эмчээр төгссөн бүх эмч нарыг дайчлаад энэ хүүхдүүдийн бид нар шүдийг эмчилсэн ч гэсэн нэгэн сарын дараа яг хажуу талынхаа шүдэнд дахиад цооролт өртөнө. Энэ яагаад гэж юм гэхээр тухайн хүүхдүүд минь шүд угаах юунд хэрэгтэй, ямар ач холбогдолтой гэдгийг одоо хүртэл мэдэхгүй. Дээрэс нь энэ боловсролыг олгох платформ юудэрс байхгүй байгаа. Цахим орчинд дээр, сошиалч дээр, за дээрэс нь ерөнхий боловсролын сургуульд ч гэдэг эрүүл мэндийн хичээл бол маш хангалтгүй түвшинд орж байгаа. 2024 оны үр дүнгээс 17 хүртэл насны 3 хүүхд тутмын 2-т 1-ээс дээш шүд цооролтой. Шүд цоорох өвчний дархалтай тухайн насны бүлэгт 77% байна. Шүд цоорох өвчний тохиолдолд 5-аас 7 настай хүүхдэд хамгийн өндөр дархалттай гарсан байна. Бактериа өвчнөд харьцуулахад 5 дахин, гарчлын өвчнөд харьцуулахад 7 дахин их байна. Орон нутагт ч мөн адил хүүхдийн шүдний өвчлөл өндөр байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Ер нь бол хүүхэд мэдээж 6 сартаагаас эхэлж хоолнд ордог. За хоолнд орж байгаа цагаас нь эхлээл хүүхдийн амны хөндийг ер нь арчлах нь зүйтэй байдаг. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдүүд талдаа ер нь хүүхдүүдийг ер нь багаас нь 6-аас ер нь бол хамгийн анх нь 6 сартаагаас нь ахуулаад шүдний эмчэд үзүүлж зөвлөгөө авч цаашид яах вэ, яаж өөрчлөлт сэргийлэх вэ, яаж өвчлөхгүй байх вэ гэдэг талаас нь шүдний эмчэд үзүүлж зөвлөгөө тусламж авах нь зүйтэй. Амны үнд эрүүл ухааны дадлын судалгаа авч үзсэн байхгүй. Тэгсэн чинь ерөөсөө ингээд иргэдийн дунд ихэнх нь ерөөсөө өвдсөн үедээ эмнэлэгт ханддаг гэсэн ойлголттой үр дүн гарч ирсэн. Тэгэхээр иргэд маань ерөөсөө наан урьсан сэргийлэх гэдэг асуудлыг биш өвдгөөр эмчдэр очдгоо гэсэн ийм л ойлголттой байгаа нь бол харагдаад байгаа. За багаж тоног төхөөрөмжийн хувьд бол улсын эмнэлгүүд, сумын эмнэлгүүд бол төдийлөн хангалттай биш. За хувийн хвшлийн эмнэлгүүд маань мэдээж нөгөө төсөв санхүүдэд зарцуулаад бас арай дэвшилтэд технологиудыг тоног төхөөрөмжүүдийг л авч хэрэглэж байгаа. Улсын хэмжээнд нийтээ 80 гаруй мянган хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Нийслэлийн хэмжээнд хамрагдсан 40,280 хүүхдээс 95% нь шүдний өвчлөлтөй гарсан байна. Тиймээс шүдний өвчлөлийг бууруулах нэг арга зам бол хүүхдүүдийн шүдний өвчлөлийг багасгаж урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Манайхан ч яг ингээ өвдөнгүүтэй шүдний эмчэд ханддаг. Тэрийг бид нар болиулах гад эрүүл мэндийн боловсрал тийм ээ олгоод эцэгчүүд нь олгоод сургуулийн цэцэрлэгийн багш нарт нь сурагч багш бэлдээд ийм үйл ажиллагаатай явж байгаа. Тэгээ ерөөдөө өвдөхөөс нь өмнө урьдсан сэргийлээд явъя л гэсэн зорилт тавьж байгаа. За хүний нөөцийн дутагдал бол бас асуудалтай байгаа. Хаана ялангуяа сая энэ зөвлөгөөн дээр бол хэлж шүү дээ. Их эмч бол асуудалгүй байна. Совилогч мэргэжилтэн бол их дутагдaltaй байна гэж байгаа. Гэхдээ талдаа л тэгээ хичээгээ явж байгаа л гэж бодож байна. Манай хүн амын 17-оос 59 насны хүн амын маань 4%. Өөрөөр хэлбэл
4% нь зөв одоо дадал хэмнэлтэй эрүүл зан үйлийн эрсдэлгүй ийм амьдраад 96% нь эрсдэлтэй. Тэр эрсдлүүдэд юу орд юм бэ гэхээр арх тамхины хэрэглээ, хүнсний одоо ногооны буруу хүртээмжгүй буруу хэрэглээ, тэгээд хөдөлгөөний дутал зэрэг ордог. Тэгэхээр энэ бүхэн юунаас хамааралтай юм бэхээр ерөөсөө л эрүүл мэндийн боловсролоос хамаарч байгаа. Тэгэхээр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэх, олон нийтийн оролцоог дэвшлүүлэх гэдэг маань нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль 2024 оны 4 сарын 1-ээс Монгол улсад мөрдөгдөж эхэлж байгаа. Энэ дээр бол энэ иргэдийн эрүүл мэндийн боловсрол буюу нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон нийтийн оролцоо маш хүчтэй оруулж ирэх хэрэгтэй. Эрүүл шүүд хөтөлбөрийн амны хөндийн эмгэгийг бүртгэл хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд амны хөндийн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн зөвлөгөөнд хот хөдөөгийн нийт 500 гаруй нүүр ам судлалын эмч мэрэгчлэтнүүд оролцлоо.